Азарганы дэлийг авдаггүй учраас эртүр цагт олон адуутай хилэн хар азартай нэгэн адуучин ир байжээ. Өглөө бүр адуун сүргээ хурааж бүртгэдэг байв. Нэгэн өглөө эртлэн давхиж очивол адууных нь бэлчээрт нэгэн сааралч он өвчгсөн хэвтэж байна гин. Мань ир учрыг нь олсон ч өнөөгчний ганцаглаад харжээ. Маргааш өглөө нэрэхэд дахин нэг чон өгсөн байхыг хараад ихэд гайхаж жохом ямар амтын ингэж чон бариад байгаа учрыг олохоор адууга манаж чонжээ. Тэгтэл үүрийн цагаан гигэнээр хідэн чон адуу руу ойртож ирэхэд хилэн хар азарга нь адууга хангинд л хураагаад өнөөх чоннуудаа үзэлцэж байна гин. Тэгтээ сэрвэн дээр нь харин гарсан чоныг урт дэлэндээ орооцолтуулан газар савж алахыг харжээ. Адуучин ир дахин нэг чон ганцаглаад адууга туун гэртээ харж гин. Тэрбээр чонын аван сэтгэл нь шунаж инхүү боджээ. Чон авлахад азарганы маань дил саад болоод байдгийн байна. Дэлийг нь тайрч авах хэрэгтэй. Тэгвэл хар азарга маань чоннуудыг бөөнөр нь барих юм байна хэмээн сэтгэжээ. Тэгээд азаргаа барьж яваад дэлийг нь тайрчгаад адуунд нь тавьжээ. Хар азарга маань хідэн чон бариа буул гэж бодхоос нойр нь хулцсан залуу өглөө эртлэн босож адуун дээрээ давхиж хүрвэл хилэн азарганыхын сэрвэнд чоны соёо нэвт орж улмаар азарга нь өвчгсөн байжээ. Учир нь хар азарганы ганц зэвсэг нь түүний сүр жавхланд дэлэн байсан ба дэлнийхээ ачаар хээрийн араатнуудаас ижил сүргээ хамгааж байсан аж. Энэ явдлаас хойш адуун сүргийн манлай азарганы дэлийг авахаа болсон гэдэг. Бичлэг таалагдсан бол Монгол пэйжтэй нэгдэн фоллоу дараарай.